Монголын орчуудын эвлэлийн А урлангийн бидэд цуглахаар болцоо товлсон байгаа. За бидний хэсэг уран бүтээл залуучууд өнөөдөр яах гэж уулзсан бэ гэвэл за ямар ч нэг тулгамдаад байгаа асуудлыг шийдэхээр цугласан байна. За манай зураач Мөх Жаргал, зураач Дархан Батчоож, Сэлбэрч Зулаа, за Сэлбэрч Оги, за зураач Инхчлөө миний би бидэд бага бүрдүүлээд ямар тулгамдаад байгаа асуудлыг засах вэ гэхээр ямарсан нойлын асуудлыг засъя. Хоёр давхрынхаа нойлыг гоё урлагийн маягтайгаар гоё янзлж засъя гэд шийдчихээ цуглчаад байж байна. Багийн нэр юу вэ? Багтаа нэр өгсөн. 100 айл орхон. Өөрөө юм шүү. Өөрөө өгнө юм уу? Өөрөө өгөөс ойр. 100 айл орхон. Тэгвэл багийн нэр 100. Ошуур 100. Ядраа. Би чадна. Юм 100 би чадна багийн. Цуглаж байж байна. Нойлоос эхлэе. За болж байна те. Одоо манай улсад ч гэсэн ерөөсөө нойлын асуудал амар хүнд ч те. Аль ч талаас хүнд байхгүй. Гудамд нойл байхгүй. Хэн хүн бизнес гал орох гэхлээр цайны газар одоо энэ пабууд нь бүгд нэг төлбөр авдаг ч юм уу. Энэ зүйлийг л анханаас нь хэлж бид нар байдаг урлагаасаа хэлж амслая л гэсэн тийм өөрөө зорилготой л те. Хэлсэн дээр өгөх гэж бодож байна. Тэг санал нэг. Угаасаа тэгэл нойлоос тэгэлдэж шүү дээ. Тэг нойл биш шүү. Зүгээр л нойлоос. Ер нь бүх юм нойлоос эхэлдэг. За бас гоё те. Юу ер нь тэгэл альва байгууллагын одоо юу гэдэг нойлыг харахаар тэр тухайн байгууллагын шууд нүүр царай те хэрхэн ариун цэвэр байгаа вэ? Одоо жишээ нь бид нэг ингээл цайны газар ороход нойл руу н ороод за энэ ч ийгүүл газар байна да гэж орхоо болдог ч юм уу те. Тиймэрхүү байдалтай байдаг. За тэгэд манай орчуудын эвлэлийн нойл бол бас засвар их шаардлагатай болцсон байгаа. За тэгвэл бид нэр мэдээж уран бүтээлч хүмүүсүүд зүгээр нэг ингээд нойл засчихгүй маш сонирхолтойгоор гоё. Аль болох гоё шийдэлтэй, өрмөц шийдэлтэй зураач хүмүүс хэрхэн нойл засахыг одоо харцгаая. Хэдүүлэхдээ бас нэг мэдээж бид нар чинь уран бүтээлч хүмүүсүүд тодорхой орлого цалингүй хүмүүс өөрсдийнхөө сэтгэл зүрхээрээ нэгдээд л одоо энийг хий гэж байгаа. Гэхдээ хэдүүлээ бас нэг 100 айл орж нэг хүн амтнаас гуйж үзгүй яах вэ? Нойл туслаач бариач угаалт өргөөч мөгөөч үл яадаг бол хүмүүс бас Угаасаа 100 айл нойл зарж байна. Гэхдээ тийм л тэгтээ нөгөө нэг туслаач гэд гуйвал яах бол бас бид нар ийм Үзээ үзэл л тээ. Та тэгтээ гоё санаа манаа нөө яаж засан инээ тэр гэсэн. нойлтой бол гэж бодож байна. Доос юм тэгэл гоё юу яаж засан хамгийн гол нь миний бодлоор тэр дараа нөгөө нэг тийшээ бие засах хүмүүс нь ч юм уу хүмүүс нь бас цэвэрхэн л энийгээ хөндлөөд юу бас цэвэрхэн л байгаасаа гэж үзэж байна. Тэгээд нэгэнт нөгөө нэг уран бүтээлийнхаа нойлыг янзлах гэж юмж байгаа. Бараг минийхаар бол нэг хаяа нэг юм жижиг бүтээл нойл дотор байвал бас айгүй сонирхолтой санагдаад байна. Нойлоо гоё алдаршуулъя. Галерей шиг. Эхлээд хэдүүлээ юу вэ? Урлан руугаа ороод тэгээд нойлынхоо өрөөг нэг хальт хараад тэгээд ийм болгоё гэсэн нэг тийм зураг гаргая төхөө. Ийм байвал их зүгээр юм байна гэсэн. Тэгээд дараа нь 100 айл руугаа явсан дээр баг те. За. Нэг сэтгэлийн моглогийн өгөө хэлээч. За нойлоос эхлэе. Нойлоос эхлэе. Эхлэе шууд эхлэе. Басъя. За. Манай багийн гишүүн нэг гишүүнээ танилцуулаг аваад байгаа юм шүү дээ. Нэг гишүүнээ танилцуулаг байгаа юм байна. Интерьер архитекторын мэргэжилтэй одоо энэ зураг төслийг бас гаргаж өгнө. За нойл тогт сарцсан байгаа учраас нэлээ эмхтэй нойл. Тэгээ одоо нөхцөл байдлыг харуулъя. Ямар байгааг харуулъя. Одоо шална халцрахаа. За тэгээд олон жил болж байгаа. Гэтэ тухайн үед бас гоё засч л байсан бах. Одоо л тэгээд цаг үеийн ирэхээр
ашиглагдахаар байна. Одоо энэ давцсан одоо ингээл энэ байдлуудыг харуулъя. Ийм байдалтай байгаа. Тэгээ энэ шал мал ингээ халцарчихсан байдалтай байна. За би өөрийгөө ингээд бас толинд харуулчих. За ингээд 0 одоо жишээ нь ийшээ нэг юм жижиггүй өрөө. Яг хөө тэгээд нөхцөл байдлыг харуулъя л да. Энэ одоо жишээ нь суултур нүртэл ингээ хагарчсан. Бицэд хүртэл маш хэцүү. Тэгээ одоо дээшээ. За тэгээ энэ өрөө нь болохоор харанхуй байдаг. Гэрэлгүй байдаг шүү. Тэгээд за тэгээд за бид нар тэгээ хэрхэн нойлоо засж байгаа процессыг мөн видеогоор харуулах болно. За саяхан хэд оны өмнө эндээс жоохон ус алдсан болтоо баахан цагаан шохоо газраас унтсан байсан. Тэгээс гайхалтай тэгээд засаад дуусчаар усаа. Тэгээ гол нь яг юунаас болж ус алдсан бол төр хариуцлахгүй байдлаас алдсан уу эсвэл турбаа мурбан цоорсон байсан уу гэдгийг бас оншиг тогтооё. За хариуцлахгүй байдлаас алдсан бол одоо нөхдүүд усаа хаадаг ч юм уу тэр байдлаа одоо хянаараа одоо толь гэхэд жишээ нь тэгээд иймэрхүү байдалтай байна. За орчин цагт бол одоо яг ийм нойлд одоо байна гэдэг бол байж болохгүй зүйлээ. Тэгээд хэрхэн зураач нар нойлыг янзлахыг хамтдаа харцгаая. Хоёр хаалганыхаа голтлоос нь ирсэн. Ийм том хэмжээтэй юм уу? Яг одоо таарлах гэж шүү дээ. Тэгээ гоёлын гэрэлтүүлэх дизайнаас хамаарат нэмэгдэж орно. Тэгээд ерөнхийдөө бас сангийн зарим шуумуудын шинжлэх шаардлагатай. Цаалхааны утаснуудыг бас шинжлэх шаардлагатай. Тэрний нойл дээр иймэрхүү тоо хэмжээ гарч байгаа. Хэдүүлээд нэг эротик гэдэг сэдв дээр тогтохгүй ягаа. Тэгвэл тогтно гэвэл тэгээд яг энэ сэдвийн дагуу өгөө жоохон дургу нөгөө. Тэгээд юу Юу тэгээд болохоор л Бас гоё эротик гоё яг тунгийн тааруулаад юу гэж байна. Амар гоё сэдв шүү дээ. Заван хийжүүл нөгөө бас нэг. Тийм заван болчвол порно болчихно. Яг тунгийн тааруулбал гоё урлаг болж байгаа юм л та. Тэгээ 100 айл руу 100 удаа явдаг гэж нэг үг байдаг гэдэг шиг. Хаач ойрхон юм да. За төгжрөл гэж амар байна. Ийшээ ороод үзье. За зоолоос хүмүүсээс гойнда туслаач дэмжээч гэд тэгээ гоё сэтгэлтэй ах нар байдаг л да. Зоолоос янз бүрийн л гоё угаалтур бидний гоё угаалч ирсэн биш. сайн байна өгчээ. Танаас нэг юм гойчих уу? Бид ингээд хэсэг бүлэг уран бүтээлт зураач залуучууд байгаа юм. Тэгээд бид нэг зураачдын нэгдсэн урлан ингээд Монголын урчуудын эвлэлийн урлан байдیں۔ Тэгээд А, Б гээд 3 урлан байдیں۔ Тэгээд А урлангийн нэг 2 давхрынхаа нойлыг бид эрэгтэй эмэгтэй нойлыг янзлая гэсэн бодолтой байдаг. Тэгээд янзлахтаа бол маш сонирхолтойгоор юм урлагийн арт одоо чиглэлээр гоё янзлая гэж бодоод тэгээд танаас нэг угаалтураар гэж туслах боломж байна уу гэж гуйж байгаамаа. Тэгээд танаа бас тасгий чинь нөгөө угаалтураар аягүй гоё юм сонголт ихтэй. Тэгээд дээрэс нь гоё загварлаг байгаа болохоор бид тэгээд сонголтоо хийгээд авч болох юм уу те? Болно шүү дээ. Тийм үү ямар гоё юм бэ. За бид одоо ингээд ажилдаа орохоор хоёр ихэр хүүхэдтэй боллоо. За ихчилж байна. За баярлалаа. Залуу зураачдаа дэмжээ гэж өгж байгаа хүн бол маш сайхан байна. Ийм хүмүүс бас байгаад их баярлж байна. За тэгээд одоо мөн адил бид нэр цоожийнхоо нэг найзын лангуур очиж ханын будаг бас гуйхаар явж байна. сайн байна уу? 50
Тэгээд ийм ханных нь хүмүүс өнгө мөнгөийг нь сонин арт шийдэл шийдгээд танахаас тусламж гуйж явна. Тийм боломж байна уу? Ийм гоё өнгөний сонголтууд бол үнэхээр их юм байна. За хэдүүлээ. Тэгээд өнгөө сонгож байна. Сайн байна уу? Шил толны хүн баг болоо. Авид сүүлд нь ийм хийсэн гэдгээ. Тэгээ ийм хүмүүс тусалсан гэд бас Болж байна. Баярлалаа. Үсгээр бол төсөөлдөг. За болох юм уу шүү? Хүрх юм уу? Хүрнэ. За баярлалаа. Манай одоо урлагийн нойлын хаалга бол яг зориултын хаалга, нойлын хаалга биш, зүгээр нөгөө нэг юм бүргэд хаалга буюу гадаа байдаг хаалгаар хийчихсэн. Тэр нь болохоор нэг тийм таагүй мэдрэмж төрүүлдэг гэх юм уу. Тэгээд ийм хуучин хаалга зардаг газар ирчихсэн байна. Тэгэхээр бид нэрээ хайж байгаа тийм дээр үеийн жоохон модон маягийн хаалга сонирхоод байна. Тэгээд энд бас ганц хоёр хаалга байх шиг байна. Үзцгээ. За энд нэг хаалга маш их таалагдж байна. Энэ хаалга маш гоё. Тэр нэг дээдлийн цонхных одоо шилнийх нь хэлбэр мэлбэрнийх гоё. А бид нар тэгээд энэ хаалгыг зүгээр иймэр бас тавихгүй баг зэрэг өөрчлөнө. Хаалганы бариул болоод тэр хагарсан шил. За мөн ийм баг шинээрээ ерөн шинээрээ шахав юм хаалгаг Тэдгүй зөөнхөн алга баг шинэ. ингээд хандивж байна. Манай пүрвж байх. Зураач пүрвж байх маань. Манай одоо хевсний зураач гэж ярьдаг. Одоо орчин үед чинь бүх хоолой юм пяврон болцсон. Хэрэглэхэд хялбар хөнгөн холбоход бас их амархан. Одоо бидний барилга болохоор маш дээр үеих болохоор нөгөө дээр нь ширмэн ингээд юу байгаа гэдэг. Одоо засвар бүр авахаас өөрөө аргагүй байдалд орсон. Тэгэхээр мараалын илэгдэлд орсон. Магадгүй бид нэр гой гой янзлаад тамждаг гол тэр юм шугамаас солихгүй бол одоо нөгөө нэг хагараад хамаг юм уус алдаад нөгөө тэнцээ зургийг үзэсгэлэн гарцсан байдаг. Тэр мөрөөгөө хүртэл одоо гимтээч үнтэй зургуудаа хүртэл балчих аюултай учраас зайлшгүй солих шаардлагатай. 100 шүү. 100 удаа чинь 150 төгрөг. 100 төгрөг койш. За манай зөвгөж өргөө констракшн манай зөвгөж өргөө констракшн маань ивент тэгээд ийм их зэм. Тэр яг шимэр зөвлөдөг. Йоо илгээж байна. За тэгээд удахгүй нөгөө шаварч нь орж ирээд барилгын материал тэгээд манай зураачд одоо өөрсдөө бас гар бие оролцож байна. За сайхан манай зураачд нь гэдэг сайхан зөөж байна. Манай болдоо хартал цэн зөөж байна. Эндээс фантазлж болох төмрөдөг болноо. Нүл амарч юм шүү дээ. Амарч юм бит тийм ч одоо. Зя, ста гэлзуулд юм байна. Одоо ийм 45 жаз хийлгэж авлаа. Одоо ингээд үзэсгэлэн маань одоо юунцэндээ бэлэн болчлаа л гэсэн үг л дээ. Ста гоё үйлдвэр байна. Агуудаа алтан бэрийнхаа яг нэг үйлдвэр цехтэр нэрлээ. Гоё мод үнэртэй л ста орж ирэнгүүт аюу гоё юм байна. Америк иймэрхүү шоунд ч хааг зохиол. Манай Монгол шоу юм уу? Америк шоу гэж.
Тэгээ хайхгүй нуугаад юм яагаад байна тий. Өчигдөржингөө гараар нүдсэн алах зүгтэр нүдэд ирээсээ газар авч чадсангүй. Тэгээ цаг хугацаа алдаад болохоор молдог түрээслээ. Энэ бол газ дуусчих шинжтэй. Өдөржин зогссон ажлын мөн зөвөр гэдгээр секундэд л арай дуусах шинжтэй шүү. За дахиад маск. Юм их дуртай юу? Юм их дуртай юу? Дуртай. Манай ахтад ажлаа ялгаж байна. За ингээд баярлалаа эмэгтэйчүүд маш их тус нэмэр боллоо. Тэ манай Урлангийн давхрын маань хоёр манай давхрын мис энэ бүхнийг одоо эмэгтэйчүүд бүгдийг хамж гаргаж тэ энэ их том хүнд шуудатаа гаргалаа. Мөн гаднаас маш сайхан сэтгэлээрээ өөрийнхөө сэтгэлээрээ ирж зүгээр урлагт дуртай хайртай болохоор зураачтаа дэмжээд хурж ирлээ. Уг нь айраг авчрах гэж ирээс үлдээ бүр буулгалт игээд хамж аваад зөндөө юм хийл. Баярлаа. Эдгээр нь хуулаа зөвхөн тоосгонуудын гаргаж яг энэ төвшнгөөс доош шүү дээ. Яг энэ төвшнгөөс доош ингээд бүгдийг яг энэ шиг болгоод байна шүү. Тэгэх юм бол за ганц нэг иймэрхүү юмнууд бол байж болно шүү дээ. Яг ийм үндсэн ийм ямар ч марк болсон зүгээр шороо олцоо. Энд дээр бид ямар ч гоё шавар хийж өгөх тогтохгүй байхгүй. Тэгээд энийг шавардаад энэ тоосгоны төвшнгөөс доош энэ төвшнгөөс доош бүгдийг хуулаад болгож шигээ даашаа хамт ирж байгаа. Шигээ тар гэж байгаа. Яг нөгөө шавар үлдэх хэсгүүд ингээд зүсүүлчих чинь. Тэгж байгаа тохиолдол бол арай амар. Тэгэхгүй болохоор надад чинь энийг ингээд болж идэх энэ хүн дээр л ингээд хөөгөө явж штэ. Тэгэхээр зүсүүлчих зэрэг сайн ингээд энэ өрөө ингээд төөрөж зүсүүлээд тэр ийм шавранд дорог үрж штэ зүсэлж бол.
зураач тест энэ фактур их гоё таалагдаад байна. Харсан зураач болох ямар гоё юм бэ л. Тэгэл дайр хайлаа гэсэн. Баярлаа, өстой их баярлаа. За. Яста хурдтай юм байна. Мэргэжлийн хүмүүс гэдэг шал ондоо байт юм байна. Дорн гэлзуулаад ажиллаа. Хэрэг дуртай. Ингэжс дээрээс нь юм юм аа. Одоо 100 айл руу 100 явдаг гэсэн үний юм байна. Окей. Иймэрхүү нэг сонирхолтой юмнууд л хийж ивэл их гоё сэтгэлд нэг үеиг өгт юм аа. Би ер нь нэг гагнуур гэж ер нь огт мэддэггүй байсан юм аа. Тэгвэл нэг жоохон байж байгаа ингээ байхдаа нэг барилга дээр хүмүүс ингээ гагнуур гээл тэр өндөр дээрээс ингээл очиж унахаараа ингээ газар буухаараа хит халуун хит хүүтэй хоёр чи ингээд
хашгаараа нөгөө халуун тал нь гээд бууддсан билээ л дээ. Тэрийг харчаал хүмүүс яаж ийм гоё юм хийгээ те гоё дэлбэлээд нэ л гэж харддаг юм. Тэгэл сүүлд зураач болж сургуулаа төгсчөөл нэг найзаараа гагнуур заалгаад. Тэгэл YouTube-оос бас үзэж байгаа л энэ гагнуур гэж юм ичж байгаа сурсан. Тэгэл энэ зүйл ингээд нэг гагнуурын баг гэж нэг юм бэ. Тэрний цаанаас харахаар их гоё л даа хайлж байгаа төмрийг харах. Аюу гоё ингээл тэр хүн гатуу металл ингээл өөрийнхөө ингээд нэг сэтгэлд хүргээд ингээд хооронд ингээд хайлуулаад зуураад ингээд нааж нэхлээр нэг бас нэг тийм нэг бахархмаар зүйл санагдаад байт надад л. Улаан бол бас анзын давж ирсэн тийм хүчтэй. Ойчи бодаарай гэж. Зураач нар хэлцээ жиг боддгүй юм. Энэ дээр энэний цагаар л энэ төсөлтөө энд төснөр те төсөл. Нэсээ оол гоё юмсан даа. За өнгөрсөн. Зя. Байж байгаа болох. Тэгээд нөгөө бидний хийсэн нойлын сэдвийг шүүмжлээ. А тэр бол сэдв бол зүгээр сэдв байхгүй. Тэр бол нөгөө чөлөөтэй. Одоо өөр ямар ч сэдв байж болно. Зөвхөн хүний сонирхол татамж гэдэг юм уу те эхлэл гэдэг утгаараа тийм сэдвийг сонгож авч байгаа шүү дээ. Түүнээс бол энийг ингээ буруу тийш нь оруулах гад биш. Зөв бидний гол хийж байгаа юм бид нэр ингээ хамтарч нэгдээд юм эхэлж гин гэдэг нь хамгийн нөгөө чухал юм бохгүй юу? Нойлоос эхэлж гин гэдэг нь. Ингээл үлээсэр рефлекс болчихсон шүү дээ. Хүн юм хийж байгааг нь хараад л ингээд хажууд л зүгээр хар зогсчихсон ба рефлексээр хажуунаас нь үлээгээд. Тэг сармагчны толгой сармагчин хараад тэгээд бийцсаад хитаан цэвэрхэн бийцэх болох те. Би энэс арай би бийцсэн гэдэг те. Би энэс цэвэрхэн байж чадна гэдэг. Амжин. Онжи. Вот байг. Тэрийг Нүрд нь гэж нүх болцсон хүмүүс дандаа. яа.
Амар загнаа. Дотор нь үлдсэн юм уу тус? Дотор нь сул байгаа. Аав нь Сафнатор. яг дор нь яаж тэ? Тэл болоо биш үү? Аа тэг хэд хэд авчихгүй. Алмаар яах. За тэгээ энэ тусламаа тэгээд 0-оос эхлэх буюу энэ ариун цэврийн өрөөнөөс эхлээд баг хэсгээс одоо дээшээ явъя гэж бодож энэ санааг эхлүүлсэн юм аа. За энэ санаа маань болохоор юу гэдэг 0-оос эхлээд цаашаа энэ маань энэ шатаа янзлын энийг галерей болгоё, энэ ерөөсө зурагчдынхаа энэ ертөнцийг ерөөсө амар том арт зам болох гэсэн маш том хүсэл мөрөөдөлтөө манай зурагч нар бас маш гоё итгэвтэй оролцож дэмжиж байгаа. Манай урчуудын ивл бас маш гоё итгэвтэй хамтарч ажиллаж байгаа. Залуучуудаа аль болохоор дэмжиж өнөөдөр бас гоё сайхан юмд хүрэх юмсан урчуудын ивл маань яг биднийх байгаасай. Бидний 0-оос эхлээд төсөл маань намрын сүүл сард эхлээд хаврын ихэнх сард амжилттай хэрэгжээ дууслаа. Орлонгийн 0-ийн 2 давхрын 0-ыг маш амжилттай сайхан засч чанслаа. Тэгээд дараагийн челленжид нэгдээчээ хэмээн. Цуудын дараа Гамбаа ахыг тэгээд дойш дэрэм, Барт Эрдэнэ, Баг, Насаагч эдгээр уран бүтээлчдийг уриалж байна. За тэгээд 0-оос эхлээд дээр улс орон даяараа энэ 0-оо засч янзлаа. You alright, baby? Yeah. Talk to me. You want me to tell you something? I know what you want to hear. 'Cause I know you want me, baby. I think I want you too. I think I love you, baby. I think I love you too. I'm here to save you, girl. Come be in Shady's world. I wanna grow together. Let's let our love unfurl. You know you want me, baby. You know I want you too. They call me Superman. I'm here to rescue you. I wanna save you, girl. Come be in Shady's world. Oh boy, you drive me crazy. Chick, you make me call me Superman. Big tall girl in a single bound. I'm single now. Got no ring on his finger now. I never let another chick bring me down in a relationship. Save your trick, babysit, you make me sick. Superman ain't saving spit. Girl, you can jump on Shady's. Straight from the hip, cut to the chase. I tell a giddy little girl to her face. Play no games, say no names. Ever since I broke up with what's her face, I'm a different man. Kiss my ass, kiss my lips. Chick, why ass? Kiss my grits, get my cash. I'd rather have you whip my ass. Don't put out, I put you out. Won't get out, I push you out. Looks blew out, poppin' wouldn't piss on fire to put you out. Am I too nice? Buy you ice. Trick, if you died, wouldn't buy you life. What you trying to be my new wife? What, you Mariah? Fly through twice. But I do know one thing, no. Chickens, they come, they go. Saturday through Sunday, Monday. Monday through Sunday, yo. Maybe I'll love you one day. Maybe we'll someday grow. Till then, just sit your drunk ass on that empty runway. Oh, 'cause I can't be your Superman. Can't be your Superman. Can't
can't be your Superman. Can't be your Superman. I can't be your Superman. Can't be your Superman. Can't be your Superman. Your Superman. Your Superman. Don't get me wrong, I love these girls. It's no secret, everybody knows. Yeah, we've tricks, so what? That's about as far as your buddy goes. We'll be friends, I call you again. I chase you around every bar you attend. Never know what kind of car I'll be in. We'll see how much you be partying in. You don't want that, neither do I. I don't wanna flip when I see you with guys. Too much pride between you and I. Not a jealous man, but females lie. But I guess that's just what girls do. How could it ever be just us two? I never loved you enough to trust you. We just met and I just f***ed you. But I do know one thing, no. Chickens, they come, they go. Saturday through Sunday, Monday through Sunday, yo. Maybe I'll love you one day, maybe we'll someday grow. Till then, just sit your drunk ass on that empty runway. Oh, I know you want me, baby. I think I want you too. I think I love you, baby. I think I love you too. I'm here to save you, girl. Come be in Shady's world. I wanna grow together. Let's let our love unfurl. You know you want me, baby. You know I want you too. They call me Superman. I'm here to rescue you. I wanna save you, girl. Come be in Shady's world. Oh boy, you drive me crazy. Chick, you make me First thing you say, I'm not phased. I hang around big stars all day. I don't see what the big deal is anyway. You're just plain old Marshall to me. Ooh yeah, girl, run that game. Haley Jade, I love that name. Love that tattoo. What's that say? Rotten pieces. That's great. First off, you don't know Marshall at all, so don't grow partial. That's ammo for my arsenal. I bump you off that bar stool. There goes another lawsuit. Leave footprints all across you. Good loaded, woaded. You must be going off that water bottle. You want what you can't have. Ooh, girl, that's too damn bad. Don't touch what you can't grab. End up with two backhands. Put on the 10 packs and you till you can't stand. Girl, you just blew your chance. Don't mean to ruin your plans, but I do know one thing, no. Chickens, they come, they go. Saturday through Sunday, Monday through Sunday, yo. Maybe I'll love you one day, maybe we'll someday grow. Till then, just sit your drunk ass on that empty runway. Oh, I know you want me, baby. I think I want you too. I think I love you, baby. I think I love you too. I'm here to save you, girl. Come be in Shady's world. I wanna grow together. Let's let our love unfurl. You know you want me, baby. You know I want you too. They call me Superman. I'm here to rescue you. I wanna save you, girl. Come be in Shady's world. Oh boy, you drive me crazy. Chick, you make me Earl.